баргын үндэсний түнх харва гэж байна. За түнх харва бол бусад бүх угсаатан ясны маань харва сур харавдаг. Өөрөөр хэлэх юм бол газар тавьсан сурыг харавдаг байхгүй юу. Гэтэл манай түнх харва бол байд сурны нөгөө нэг очков авдаг дугуй юу байдаг шүү дээ, өнгөнгийн. Тэрэн шиг тэгтээ жижигхэн хэмжээний тэгээ тэрийг харавдагаараа их онцлогтой. Энэ бол маш дээр үеийн Чингис хаан байна уу, тэрнээс өмнөгч үеийн юм уу бүүмэд нөгөө цэрэг дайны бэлтгэлийг хийхдээ морьтой цэргүүд харавж исэн ийм юмнаас уламжлагдсан ийм түүхэн харва байдаг байхгүй. Тэгэхээр бид нар боддгийн энэ түнх харва их хөгжих юм бол залуучууд их сонирхон магадгүй Монгол улсын наадмын сур харавдаг юм дотор түнх харва гэж нэмэгдэх цаг удахгүй ирэх байхаа гэж ингэж боддог. Та нар мэднэ үстэй үндэсний манай наадмаар чинь 3 төрлийн сур харавдаг шүү дээ. Урянхай, бурайд, халах сур гэж ингэж 3 сур харавдаг байхгүй юу.